айгүй эрт босдог болсон байна. Одоо ингээд 7 болж байгаа хгүй юу? Айгүй хөдөлгөнд байгаа хгүй юу? Өмнө бол ингээд 7 цаг үед хөдөлгөөн айгүй бага байдаг гэсэн. Одоо ингээд 7-оос өмнө ч гэсэндээ айгүй бага байдаг гэсэн чинь бүр нэлээ их хүнтэй болчихжээ. Одоо гүүрэн дээр хүртэл баатрын төвжрэл үүссэн юм шиг. Уг энэ гэрэл дахин дээр амжаад иргэсэн байсан бол би хүүхдээ оруулахаас өмнө хальт жоохон нүрэ бодъё гэж бодсон байхгүй юу? Өглөө би нүрээ бодож амжаагүй. Тэгэхээр одоо бодож амжихгүй юм шиг байна да. Энэ хүүхдээ оруулчаад ажил дээр очивол болъё доо гэж бодлоо. Нэг гэрэл дахин дээр л ирэхгүй бол ингээд цаг цаана амар алдаад байгаа шиг санагддаг байхгүй юу? Өглөөгөр бүр ингээд нэг цагууд одоо минут секунд бүр амар тавчулсан байна. За ажил дээр аваад төрөлдөлчлээ. Одоо хас нэг өдөрт чи өглөө манайхан дээр өглөөний цагаа ууж амжаагүй. Тэгээд түрүү охины өчлөлтөө авахаас өндөг хөцсөн, хоёр өндөг хөцсөн. Тэгээд өөр идэж амжааг одоо гэсэн. Манай харууд би нүрэ бодод дуусчлаа. Одоо юмнууд аавна. Өдөр төрөх боломж гарвал би намайг жоох юм шиг байна. Яг тэр доотлохондоо гарлаа. Манай жолооч. Арандри нээлтэ баруун хаалруу очоод уралдаад өгөр арандри нээлтэ. Би тэр иш парквиг хотгон л нэг дуудлага авцсан. Тэгээ одоо тэрэн лөө явж байна. Таны хүмүүс дээр болохоор зүрхний зовөр байсан байхгүй. Тэгээд би ер нь цахилгаамшлыг зүрхний зовөртэй хүмүүс аваад ордог. Цахилгаамшлыг хийхэд бол ер нь бол онцгийн өөрчлөлтгүй байна. Гэхдээ өөртөө бол зовөртэй. Гэхдээ одоогор бол тийм яаралтай шилдээс юм уу шимий болсон юм бол байх болсонд бол гэрээр зовоороо намдааж өгөө зөвлөгөө өгөөд үлдээсэн. Ер нь бол харьцангуй тийм яаралтай биш бол өөртөө эмнэлэг явуулж үзүүлдэг байгаа. Тэгэхээр өөртөө эмнэлэг явуулахаар зөвлөд үлдээсэн. За одоо дараагийн доотлолд хотод үлдсэн доо. Өнөөдөр өглөө бүр нэлээд хүүтэн байхаар нь би зузаан цам цумсмуу бисгийн утсан дотроо хүртэл цамц давхарлаад өмссөн чи айд ороод бүр амар халуун болсон. Би ингэ тоо лифтийг хайгаад гэсэн чи энд хийсэн юм. Нэг хөлс гарчлаа. Уул нь дозаан цамцаа тайлцсан. Тэгсэн юм нэг бүр амар хөлс гараад ирсэн. Айд жоо удаан бах. Бүр хөлөрчд юм уу. Саяных болохоор яг хадаадны өвдөлт бол биш ээ. Гэтээ яг баг зэрэг хурц өвдөлттэй байсан. Гэтээ өөртөө гэр өвчин амдах юм болсон байна. Яг ингээ имлгүүдээр ухаар ч юм уу ингээд нэг хэвлийн өвдөлт байгаа бол ер нь бол өвчин амдах юм уухгүйгээр байхыг зөвлөдөг байхгүй юу? Одоо ингээд шинж тэмдгийн дарчна гэж зөвлөд өгдөг. Бүр хурц өвдөлттэй бол яах чаргагүй. Гэхдээ тодорхой хэмжээнд өвдөлт өгч байгаа бол өвчин амдах юм уухгүйгээр
тэгээд хэвлийн ахаа хийлгэж үзүүлсэн. Хүмүүс болохоор ингээ гэртээ амар олон өдөр ийм ууж уучаад тэгээд нөгөө хөндөснийхэн дараа амжилт үзүүлдэг. Бид хоёр одоо ийж байгаа. Шингэлтийн 4-р хороо руу муужирч унах гэсэн зовгортой өнөө дуудлага руу явж байна. Хураарай. Хураарай. 40 дуусна. Тэр сая энд нэг ухаалтах гад муужрах гэдсэн дуудлага үзсэн байхгүй. Тэгсэн чинь одоо дахиад нэг тийм дуудлага орж ирсэн байна. За бид хоёр сая энд дуудлага үзээд даралт нь нэлээд хэцүү хүн байна. Тэгээд тэрнээс болоод зовирлаа. Одоо дахиад нэг дуудлага авцаа. Тэрэн лүү явж байна. За саяны дуудлага үзсэн. Тэгээ одоо дахиад нэг дуудлага авцсан. Тэр нь амжилт авчтаад унах гэдгсэн зовиртой байна. Тэр дуудлага руу явж байна. Одоо энэ 13 энэ зам бүр ингэ дандаа төгжирч тийм аа. Ер нь нэлийн төгжрэлтэй. Яа, ийш галах чинь хаалт нонгох болохоор хүндээ тэр сая энэ дуудлага үзчихлээ. Өндөр настай хүн байна. Жоохон зовиртой. Тэгээд үзээ зөвлөгөө өгөөд эхлэж чарч ирсэн. Одоо бид тэр хоолндоо орох гэсэн. Одоо хоолндоо. Яа сэнэ. Манай найз турж байгаа. Мөрөх ахтанд хоол идэж байна. Өдрийн хоол нь мантуу, чарсан мантуу лээ. Хүндүүдтэй хуурга. Тэгээд шүл. Хооллоо идсэн. Тэгээ хоолноосоо гараад Баянзүрхийн 26 дугаар хороо руу явж байна. Одлын юм уусан хүн байна. Бидний боловч үс. Таны ээж маань төрсөн хүн байхгүй юу? Төрөөд нэг 2 сар болж байгаа юм байна. Тэгээд даралтын үдсэн шиг даралтын баг ихсээд байгаа юм байна. Ер нь бол хөхөөлж байгаа. Тэгээд өөрөө даралт ихсэж байгаа бас мэдэхгүй. Тэгэхээр хөхөөлж нар бол даралт ихсэлтүүд бас байдаг. Яг нь жирэмсний сүүлийн хорлоготой ээж байж байгаа. Тэр чигээр даралт нэгсдэг байж байгаа. Хөрсний дараачтай даралт ихсэх магадлалтай байдаг. Тэгэхээр даралтаас нь үзэж байгаа. Манай найзын дуртай дуу. Japan Town дотор за хүн нацилэгт гарч юм уу зөөхөр бол амар хэцүү газар агаадс ингээд хол зайтай тэгээд явахд хэцүү. Огт коридортой тэгээд хүн одоо ингээд нацилэгт гараад бол бүр өстой зовхоор санагдана. Одоо лифтнээс нь арайгч нэг юм буулгачаал тэлээшээ нацилэгтаал яваал. Хөө юм болохоор байгаа юм. Ийм урт коридортой. За тийш хэвтрийн хүн биеийн мутсан дуудлага авцсан гэж байна. Гоё юм би 6 давхар 7 давхар мөртлөө лифттэй. За сайн жоохон хэвтрийн хүн үсээ гараа өгч. За ер нь бол хэлээ жоохон муудчих байна. Одоо өнөөдөр дулаахан байгаа ч гэсэн би бас нар гараад халж байгаа ч гэсэн нэлээд сэгүүхэн байна. Орой бол нэлээд хүдэн болох шийдтэй. За өнөөдөр шөнө биш ааж давна алгч бодчих. Ингээд имлэг голох юм аа. Одоо тэр нь юу вэ гэхээр штэ тий.
За дөрвөн эмнэлэг өдөр явахгүй шууд ингээ 3 дахь шатлалын эмнэлэг рүү орно гэдэг. Тэгээд энэ чинь ингээд нөгөө цаанаасаа заалт гэдэг аахгүй юу? Одоо ингээд шатлалаар хувааж штэ. За мисцэл бүр одоо амь насанд аюултай зүйлүүд байхгүй бол дүүргийн эмнэлгээрээ зөөгдөн. Тэгээ хороогоороо дүүргээрээ хуваагаад авсан байдаг аахгүй. Тэгээ хүмүүс тэрийг мэдэхгүй шууд ингээд 1 2 3 дахь эмнэлэг рүү явна гэл тэгдэг. Тэгээ бүр уурлаад тэгээ ингээд биднээс очихоор ингээд бид нар чи ингээд түргэнээс зөөж байгаа учраас яг харьяаллын дагуу зөөдөг аахгүй. Тэгэхээр одоо тэр эмнэлэг рүү ингээд зөөж болохгүй. Тэгээд тэр эмнэлэг рүү зөөх заалт гэж байгаа аахгүй. Тэрийг мэдэхгүй тэгээд хүмүүс маш их уурлаг. За одоо ингээд бодоод үзэхэд дүүргийн эмнэлэг гэсэндээ адилхан эмнэлэг шүү дээ. Ингээд дүүргийн эмнэлэг дээр эмчнэр одоо юм мэдгүй гэж байгаа юм шиг амар сон тийм сан гаргадаг. Тэгээ нэгдүгээр тэр тэгээ хоёрдугаар гэх юм бол ингээд 1 2 дахь шатлалын эмнэлэг рүү хүмүүс очихгүй бол мэдээж 3 дахь шатлалын ачаал нь маш ихсэн шүү дээ. Тэгээ өөрөөс нь ч гэсэндээ зөндөө олон хүн хүмүүс байхад тэрийг ерөөсө бодолцож үздэг. Тэгээ заавал 3 дахь шатлал руу явна гэсэн бодолтой байдаг. Мэдээж бид нар ингээд шаардлагатай хүмүүсүүдэд зөөж байгаа. Тэднэр дээр ч гэсэндээ тодорхой хэмжээний заалт гэж байгаа. Тэр тухайн хүний өвтгчний ингээд зөөх заалттай ч гэсэндээ тэр нь 3 дахь шатлалын эмнэлэг орох шаардлагагүй байвал бид нэр 20 дахь шатлал буюу дүүргийн эмнэлэг рүү зөөдөг. Хэрвээ үнэхээр дүүрэгч үзээд за энэ үнэхээр ингээд заавал дараагийн шатлал руу явах хэрэгтэй хүн байна гэх юм бол тэр шийдвэр чинь дүүрэг гаргадаг байхгүй юу? За үнэхээр тэр хүн тэр одоо хөдөө орнуудын харьяатай байх юм бол 1 2 дахь 3 дахь шатлалын эмнэлгөө хүлээж авч үзнэ. За харьяал гэж нэг юм байгаа. Тэгэхээр чин тэрийг одоо бид нэр баталдаг. Угаасаа ингээд эрүүл мэндийн яамнаас ч юм уу цад бодлого зохицуулалтаараа тэгээ батлагдсан зүйл байдаг. Тиймээс бид нэр дуур мэдэж тэгж зөөхгүй. Одоо ингээд таатлын буруу эмнэлэг рүү навч зөөлөө гэхэд бид нэр дээр асуудал үүсэдэг байхгүй юу? Тэрийг бас хүмүүс ерөөсө бодолцож үздэг. Тэгээд муугаар нь гэдэг шиг одоо бид нарыг л дээрлэхэд идэг. Гүйлдэхэд би нэг хүнийг үзсэн ахгүй юу? Тэгээд нөгөө хүн маань болохоор харьцангуй тийм хүнд хүн бол бишээсэн. За амиа үзүүлэлтэд бид үзэж байгаа шүү дээ. Тэгээ үзээд харьцангуй доктортой байсан. Тэгээд би бол за энэ хүн бол ингээд дүүргийн эмнэлгээрээ зөөгдөг юм байна гэсэн чинь ингээд гэрийнхэн дүүрэг рүү явахгүй гэдээ уурлаад. Тэгээд нөгөө хүн ч гэсэн би ч дүүрэг рүү явахгүй гэж уурлаад байхгүй. Тэгээд заавал нэг дээр эмнэлэг явна гэдэг. За тэгмүүд нэг дээр эмнэлэг рүү энэ зөөх заалт биш ээ наа. Одоо ингээд бид нэр заавал дүүрэг рүү зөөнө гэдэг тэнд ингээд нэг хүмүүс нэг ингээд амар уурлаад юу гэсэн үг энэ та нар хэвээр нэр би хуулийн хүн байна гэж над руу уурлсан хгүй. Тэгээд хуулийн хүн байхаараа яах ёстой юм бэ? Хуулийн хүн гэхээр хуулийг ингэж буруу тал руу говьуулаад тий одоо жишээ нь би ч одоо ингэж одоо шийдвэр одоо хүмүүсийн одоо яг ингэж баг албан тушаалтан дээр тэмүүл над шиг өмнөг ингэж дээрлэхэд чи зөөх ёстой яг бол би хуулийн хүн гэж одоо бидний ингэж хүрдүүлж болохгүй шүү дээ. Тэгээд бүр тэр хооронд чи ингэж бөө юм болж байгаа байхгүй одоо ингэж би ингэ айлуулах тайлбарлах гэж хичээж байгаа тэнгуү тэр ах над руу ингэ уурлаад ингэ намайг албан тушаалаар хүрдүүлж байгаа юм чи тиймэрхүү хандлага гарч байгаа байхгүй юу. Тэр нь ингэ над дээр ингэ амар их тийм дарамт болж ирж байгаа байхгүй. Тэгээд би мэдээж би ингэ ахлахаас асуунд манай ахлах болохоор ингэ за дүүргээрээ зөөх ёстой үнийг дүүргээрээ л зөөх гэж байгаа. Угаасаа эн чин тийм нэг заалт байгаа шүү дээ. Тэгээ ингэ бүр хэрэлдээд ерөөсөө болохгүй болохоор би ингэ манай ахлагсан за наад хөрөө нэг рүү аваачаад өгөх. Гэхдээ хилээрэй гэж хэлсэн. Тэгээ нэг дээр авааж байгаад нэг нь болохоор энэ чи манайх авахгүй шүү дээ. Одоо буцаад дүүргээрээ ваа гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ би ингэ тэр хоёрын хооронд ингэ над дээр тэр асуудал үүсэж байгаа хгүй. Тэнгүүд нэг тэр эмнэлгээс чи яагаад энэ хүнийг наашаа аваад ирсэн? Энд чи ийшээ ирэх ёстой биш үү штэ. Чи ажиллаа мэддэггүй юм уу гэсэн тийм асуудал үүсэж байгаа. Тэгээ би наа чи ингэ зөндөө хэлсээ наад хүмүүст чи ингэ наад хүмүүс чи өөртөө ингэ тэнаа гэд хэлж байгаа хгүй. Тэгээ тэр хооронд хүртэл ингэ ийм асуудал үүсдэг. Тэгэхээр ер нь бол ингэ ямар ч улсад ч юм уу одоо бүх газрууд иймэрхүү эрүүл мэндийн бодлого гэж байгаа штэ. Тэр заалтаараа л зөө штэ. Тэрнээс ингэ би тэр эмнэлэгт үзүүлнэ. Тийшээ явна гэхэд дуртаагаараа үзүүлж болохгүй. Тэгээд бас мэдээж ингээд Монгол улсыг ингээд дуртай газараа үзүүлэх гэсэн ч юм уу тиймэрхүү хүмүүс ярьдэн штэ. Мэдээж тийм зүйл боломжтой бид нар чигээр төрлөх их орондоо амьдарч дуртай газар үзүүлэх хэрэгтэй байх. Гэхдээ хэрвээ ингээд бүх хүмүүс 3 дахь шатлал руу үзүүлээд ах юм бол бусад одоо шатлалууд нь яах юм бэ? Мэдээж 3 дахь шатлалыг ачаад л ихсэн штэ. Тэрийг бас бодолцож үзэх хэрэгтэй. Тэгэхээр хиндээ одоо нэг ажлыг ойлгож үзэх нь амар чухал гэж бодож байна.